Зя сайн байцгаана уу. Та бүхэнд нэгэн органик уруулын механизмыг тайлбарласан бичлэгийг хүргэх гэж байна. За нуклеофилийг ацил substitution буюу ацил нөөцлөгч дээрх нуклеофилийн халдцах уруулын механизмыг тайлбарлая. За энд жишээ болгоод 2 метил пентанойл бромидын устай харилцан үйлчлэлцэх уруулыг авсан байна. За энэ уруулын хувьд яаж явагдах вэ гэхээр их бодис руу усны молекул, их бодисын молекул болон усны молекулууд хоорондоо мөргөлдсөний үндсэн дээр молекулын холбоо тасрах байдлаар урул ерөнхийдөө явагддаг гэж ойлгож байна. За тэгэхээр урул яг ямар зарчмаар явагдах вэ гэхээр усны молекулд агуулгадж байгаа хос 2 электронтой энэ хүчил төрөгчийн атом маань энд байгаа ацил нөөц төрөгчийн атом руу давталдаг. За яагаад заавал энэ нөөц төрөгчийн атом руу давталж байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ нөөц төрөгчийн атом маань энд хүчил төрөгч болон бором гэсэн хүчтэй ийм хоёр атомтой холбогдсон байна. Тийм учраас энэ нөөц төрөгчийн электрон маань энэ хоёр атом руу татагдана гэсэн үг. Ингээд электрон татагдсны үндсэн дээр энэ нөөц төрөгч маань өөрөө нэмэх цэнэгтэй болно гэсэн үг. Нэмэх цэнэгтэй болчихж байгаа учраас энэ нөөц төрөгч нь өөрөө электрофил шин чанартай болчихно. Өөрөөр хэлбэл өөртөө хасах цэнэгтэй жижиг хэсгийг татах юм шинжтэй болдгоо гэж ойлгож байна. За ийм болсон учраас энд байгаа хүчил төрөгчийн атом нь нөөц төрөгч рүү татагдж байгаа. За энэ хүчил төрөгчийн атом бол өөрөө электроны илүүдэлтэй байгаа учраас нуклеонд дуртай буюу нуклеофил шин чанартай ийм урвалж болно. За ингээд ийм процесс явагдсны үндсэн дээр нэгдүгээр шатны урвал бол явагдана. Нэгдүгээр шатнд ямар бүтээгдэхүүн бодис үүсэх вэ гэхээр ийм хэлбэртэй бодис үүснэ. За энд бид нэр анзаарч хамгийн анхаарах нэг зүйл бол энэ байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр юу вэ гэхээр тетрахедр хэлбэртэй, орон зайн хувьд тетрахедр хэлбэртэй ийм бүтээгдэхүүн бодис үүсдэг. За энэ бодис үүсэхдээрээ ESN1, ESN2 оруулжсэн бол ялгаатай байдаг. За тэгэхээр нэгдүгээр шатнд бол ийм завсрын бүтээгдэхүүн үүсэх нь байна. Хоёрдугаар шатнд яадаг вэ гэхээр нэгдүгээр шатнаас үүссэн энэ O гэсэн энэ хүчил төрөгч маань хасах цэнэгээр энд байгаа усны хүчил төрөгч маань нэмэх цэнэгээр цэнэгдэгддэг. За ингээд нэгдүгээр шатнд үүсэж байгаа завсрын бүтээгдэхүүн бол ийм бүтээгдэхүүн үүсчихэж байгаа. Энэ бол мэдээж тогтворгүй бүтээгдэхүүн тийм үү? За тэгэхээр тогтворгүй энэ үүссэн бүтээгдэхүүнд байгаа энэ хүчил төрөг хасах цэнэгтэй хүчил төрөгчийн хос электрон нь эргээд буцаад нөөц төрөгчтэйгөө хоёрчин холбоо үүсгэж карбонилийн бүлгийг үүсгэдэг. За энд үүсгдэг. За ингэнгүүт энэ С маань өөрөө 5 холбоотой байх боломжгүй болно. Тэгэхээр аль нэг бүлэг юм атомыг өөрөөсөө салгах шаардлагатай болдог. Энэ үед хэн салах вэ гэхээр энэ бромын ион маань электроноо аваад салдаг. Бас идэвхтэй ийм салах тэмүүлэлтэд салж чаддаг ийм ионууд гэж үзэж болдог гэж ярьдаг. За холоор бром, йод эдгээр бол. За ингээд тухайн галеон нь электрон аваад салах юм урвал бол хоёрдугаар шатнд явагдах нь байна. За үүний дараа яадаг вэ гэхээр протон алдах буюу Д протонжих процесс явагддаг. Энд яг үхээр энэ усны молекул маань ирээд нэгдсэн хүчил төрөгчийн атом нь бол нэмэх цэнэгээр цэнэглэгдсэн ингэ байж байгаа. Тэгэхээр энд бол протон бол илүүдсэн байж байгаа гэж ойлгож байна. Тэгэнгүүт энд байгаа илүү протоныг салгах илүү байгаа протоноо салгах ийм процесс төгсгөлийн шатнд 3 дугаар шатнд явагддаг гэж ойлгож байна. За тэгэхээр энд байгаа нэг ширхэг протон буюу ус төрөгчийн атом нь тасраад бромтой нэгдээд H бром үүсгээд үүсч байгаа органик нэгдэл маань 2 метил пентаны хүчил үүсч байна. За ийм байдлаар явагддаг байх нэ. Ацил нөөц төрөгч дээрх
нуклеофилийн халдц хуруулын механизм бол ерөөсөө юм байна. За энд яг нь нэмээд хэлэхэд нэгдүгээр энэ урвалын хувьд нэгдүгээр шатанд удаан, 2 болон 3 дугаар шатанд хурдан явагддаг. За яагаад вэ гэхээр нэгдүгээр шатанд явагдах энэ хоёр их бодис маань одоо тогтвортой байсан хоёр нэгдэл хоорондоо мөргөлдөж ингэсний үндсэн дээр урвал явагдаж одоо энэ завсрын бүтээгдэхүүнийг үүсгэнэ. Тэгэхээр энд бол илүү их одоо энергийг шаардна гэж ойлгож болно гэсэн. За илүү их энерги шаардж байгаа учраас нэгдүгээр шат бол энэ урвалын хурдыг тодорхойлагч шат. За идэвхжлийн энерги хамгийн өндөртэй байх нэ гэж ойлгоно гэсэн. За 2 болон 3 дугаар шатанд харин завсрын бүтээгдэхүүнүүд нь тогтворгүй байгаа учраас илүү хурдан урвал явагдах учраас 2 болон 3 дугаар шат нь хурдан явагдах шатаа гэж ингэж тодорхойлох нэ. За анхаарал тавьсанд баярлалаа.